За бүгдээрэнд нь энэхүү өдрийн мэндийг хүргье. Тэгээд сэтгэл зүйчийн өрөө подкастын 9 дэх дугаар энэхүү эхлэхэд бэлэн боллоо. Тэгэхээр багш бит хоёр олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулаад эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн онцлогийн талаар мөн хосын харилцааны талаар ярилцахаар Дархан дээд сургуулийн сэтгэл судлалын багш Мөнгөн Цэцүүхтайгаа ярилцахаар бэлэн болсон байна. Тэгээд багштай бас гоё олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн хүргье. Баярлалаа. Тэгээд шавтайгаа хамтраад хийж байгаа подкастын маань одоо 9 дахь дугаар Мартин 8-ны тохиолдолд тусгай дугаар хийж байгаад маш их баяртай байна. Аригата эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргье. За баярлалаа. Тэгэхээр багш өнөөдөр бит хоёр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн онцлог мөн хосын харилцааны талаар ярилцахаар бэлдсэн байна. Тэгээд ярианд ороод гоё сонсож байгаа бит хоёрыг хүлээдэг хүмүүстэй сэдвийг танилцуулаад эхлэе. За ерөөдөө одоо ингээд сүүлийн үед сэтгэл зүйчийн хувьд ингээд зөвлөгөөд ажиллаж байхад эмэгтэй хүмүүс бол одоо сэтгэл зүйн хувьд маш ялгаатай. Тэр ялгааг ойлгоогүйгээс болоод гэр бүлийн хүрээнд ойлголцохгүй байх. За тэгээд яг нь бүр одоо асуудал хүндрэх, маргаан хурцдах, зарим нь бүр салах дээр хүрэх тохиолдол гэсэн гардаг юм байна. Тэгэхээр эндээс би одоо яагаад одоо юу гэж бодсон бэ гэхээр эрэгтэй хүмүүс бол ингээд бас нэлээд ялгаатай хүмүүс юм байна. Энэ гол ялгаануудыг бас хүмүүс ойлгоосаа гэж байна. За нөгөө талдаа бас хосын харилцаанд одоо ярьдаг нэг хэдэн одоо чухал ойлголтууд байна. Өөрөлдвөл ямар харилцаатай хүмүүс харилцаанд төсчүүлдэх магадaltaй байна. Ямар харилцаатай хүмүүс харилцаанд магадгүй амжилтгүй төгсөх магадaltaй вэ гэдгийг ч гэсэн одоо судлаад тодорхой шинжүүдийг гаргаж ирсэн байна. Тэрийг бас онцгойлон хэлэх гэж байна. Март гээд баярлах нь маш сайхан ч гэсэн бас гэр бүлийн хүрээнд нэг ойлгох харилцан халуунуулын уран илүү байх юм бол тэр жинхэнэ одоо эрхээ эзлэх аз жаргал болох байх гэж бодож байна. Өстой гоё. Миний хувьд бас нөгөө залуу гэр бүлийн төлөөлөл болоод зогсож байгаа болохоор нэлээд сонирхолтой сэдвэл байгаад байна л. За баярлалаа. Тэгэхээр айгуугаас асууж та. Чи ер нь өөрийн одоо ингээд нөхөртэйгээ харьцуулж бодоход те ер нь яг ингээд зүгээр хувь хүний бол ялгаа байж болно шүү дээ. Тэр талаар биш. Эрэгтэй хүн гэхээр нэг юм байгаад байна да. Эмэгтэй хүн гэхээр нэг юм байгаад байна да. Тэр хоёрын энэ ялгаанаас болоод энэ зүйл дээр заримдаа ойлгоцохгүй байна гэсэн тийм бодол төрчихсэн. Амьдралын ер нь маргаанууд дээр хэрэгжсэн байна л да. Сэтгэл зүйн хувьд бол би ингээд нэг жоохон эмэгтэй хүмүүс ч гэдэг юм эсвэл би тийм гэж магадгүй ингээд нэг шууд сэтгэл хөдлөл шууд ингээд илэрхийлээд амд орж ирсэн, толгоонд орж ирсэн тэр шууд бодлоо ингээд хэлээд нөгөө хүнийхээ сэтгэл зүйг гэмтээгээд идэг бол эрэгтэй хүмүүс бас нэг жоохон бодож байгаад дагуулдаг тий. Энэ битэрийн харилцаа маргалдаа энэ дээрс болсон байх шүү. Дараа нь энийг ингэ хийм байх шүү гэж дагуулдаг бол жоохон төрөгдөж нөгөө хүнийхээ сэтгэл зүйг гэмтээгээд идэг. За тэгэхээр яг анхны одоо ойлголт эрэгтэй эмэгтэй хүмүүс хоёр биеийн хилэн одоо сэтгэл зүйн одоо хил гэж ярьдаг юм л да. Өөр хэлээр ярьдаг гэж. Одоо би нэг испани хүн аваад ирсэн италиар яриад байвал ойлгохгүй. Яг тэр шиг эрэгтэйчүүд ихэвчлэн одоо биеийн хэмжээрээ өөрийнхөө сэтгэл хөдлөлтийг илэрхийлдэг буюу арайх нь дугаа аваагаа чимээг боловчдаг ч юм. Тэгтэл эмэгтэй хүн ер нь маш их ярьдаг. Тэ? Одоо уурлаа гэхэд чи тэрийг хийхгүй яасан эмэгтэй хүн магадгүй одоо 10 гэлж явах эрэгтэй хүн нэг үг илүү гэх юм гэдэг ч юм те. Тэгтэл нэг талаас эмэгтэй хүн юм яриад ах чи өөрийг нь ингээд ойлгохгүй хан мөргөөд байх юм бол харин эмэгтэйд ямар мэдрэмж таах вэ? Энэ намайг хайрлахгүй байна да тий. Бид хоёроос ойлголцохгүй бүтэхгүй байна гэсэн юм шиг байна тий. Тэгтэл эрэгтэй хүн өөрийнхөө илэрхийлэх хэмжээг биеийн хэмжээр тий. Үйл хөдлөлөөр илэрхийлээд байхад эмэгтэй хүн тэрийг олж харахгүй энэ хүн надад ярих л өстэй энэ надад ямар нэг үг хэлэх л өстэй тэгээд тэр үгээ сонсч санаа амрах гэдэг юм бол ойлголцол үүсэх байх юм байна. Тэгэхээр эхний ялгаа бол ерөөсөө эрэгтэй эмэгтэй хүмүүс бол эмэгтэй нь үг хэлээр ойлголцохыг илүүд үздэг. Эрэгтэй хүн бол үйл хөдлөлөөр илэрхийлдэг нэг онцлог байх нэ. За дараагийнх нь онцлог юу байх вэ гэж бодож байна.
Эхнийхээ нөгөө таны эхний онцлогод ярьсан чинь хамгийн өмнөд харагдаад нэрэл яг тийм юм байна. Би өгүүлж яхад манай зүгээр ингээд аяг угаагаад яг тэнд ингээд дуруу ч юм уу эсвэл нөгөө намайг бохомдсон байгааг ингээд тайвшруулах гэдэг ингээд үйлдэл үзүүлээд байдаг. Хүлээгээ сууж байдаг тийм. За жоохон байж байгаа тайвширчих байх гэдэг юм уу тийм. За дараагийнх нь лог гэж нэг зүйл байна л да. Лог гэдэг нь энгийн нэрлэх юм бол одоо би ингүүл ингэн би явуулах юм бол арика урлна би одоо чимэг байх юм бол арика дуугаа олчихно гэдэг ч юм уу логикос гэдэг. Өөрөөр өөрчлөн тооцоолж хариу үйлдэлийг тооцоолдог гэсэн үг байхгүй. Энэ юм ихтэй үний гол онцлог. Тэгээд эрхтэйчүүд ер нь бодож төлөвлөж шийдвэр гаргадаг. Чамд одоо нэг зүйл хэлэхдээ нэлийн удаан бодож байгаа шийдээд одоо за энийг адекват хэлье да гэдэг ч юм уу логикоор одоо хэлдэг байхад эмэгтэй хүмүүс тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө гинт гомэднээ санагдаад байна. Хойлоо гомэд гэснэ. За тэгээд би гомоо аваад ирэх юу яриад байгаа эрүүл мэндийн гомоо муустай гэдэг юм уу. Яг тийм байдлаар хөтөж авдаг. Тэгэнгүүт энд юу одоо байгаа юм бэ? Эрэгтэй хүмүүс бол одоо байгалийн зүүн бэлгээрээ ч юм уу те ер нь хамгаалах зүүн өндөртэй. За өөрийнх нь одоо гендрийн өөрийг оройлын хувьд ч гэсэн гэр бүлээ хамгаалах үүрэгтэй хүмүүстэй. Тэгэнгүүт маш ингэ бодож төлөвлөж шийдвэрээ гаргадаг. Эмэгтэй хүмүүс л альва зүйл төлөвлөлөөр хандах байдал нь их байдаг. За тэгтэл шийдвэр гаргах тэр логик дээр нэг юм ялгаа хэлж байна л та. Эмэгтэй хүмүүс бол яг ямар нэгэн зүйл чамтай ярилцахаар бол үнэхээр ингээд чиний санал чухал байгаад аргагүй хоёулаа энийг яах вэ те цагаан сараа жишээ нь хоёулаа тэр айд руу очиж золох уу золохгүй юу гэдэг чинь үгүй мас бол чи хоёулаа мас тэмдэглэх юм уу тэмдэглэхгүй юм эсвэл маста дундаа хийгээд тэмдэглэх юм уу те цагаан сар болчихсон чи одоо мас тэргийн баяраараа дундаа хийчихвэл яах вэ гэдэг ингээд тэлцгээд ярьдаг гинэ. Тэгмэд эмэгтэй хүн яадаг вэ гэхээр шийдвэр гаргачаад шууд тэрийг хэлцүүлдэг гинэ. За хоёулаа маста дундаа тэмдэглэчих үү. Маста тусдаа тэмдэглэн штэ те надад чи бэлэг өгнө гэдэг. Тэгтээ өөрийнх нь бодол нь хоёулаа энэ талаар ярилцъя гэж хэлж байгаа. Тэгэхээр бодисээр тэгдэггүй. Өөрөлдвөл аль хэдийн гаргачихсан шийдвэрээ хэлцүүлдэг гэнэ. Тэгээд үнэхээр чи шийдвэрээ гаргасан юм бол тэр хүн үгүй гэж хэлээд яах нь вэ? Уурлна. Өглөө ураа эсвэл өглөнө. Нэг юм онцлог байна. За дараагийнх нь эрэгтэй хүн логикоор шийдвэр гаргадаг учраас маш одоо алсын зүйлийг төлөвлөж магадгүй те урт хугацааны зүйлийг хардаг байхад эмэгтэй хүн магадгүй ойрын жижиг одоо зүйлүүд илүү их анхаарал хандуулдаг байх магадaltaй. Энэ нь эргээд одоо бодолын гүн ухаанаар одоо ерөөсөй арга бүтээн шүү дээ. Нэг нь одоо уралж явах нөгөөх нь дуугаа байхад эсвэл яг нь эрэгтэй хүн алт цолын зүйлээ төлөвлөж явж чад эмэгтэй хүн энэ наадах эмгэн тойрныхоо те хүүхдийн хүмүүжэл одоо магадгүй өнөөдөр тэр тоолтой байх уугүй юу магаш өглөө манай нөхөр эндээс хүмүүст явах уугүй юу ч юм уу те энэ зүйл дээр ингээд анхаарал хачаал өгдөг байх нэ. За тэгээд яг ингээд хосын харилцааны хувьд чамд ингээд тодорхойлж ирсэн энэ одоо яагаад юм байдаг вэ наа ингээд бүр стресстэйсэн тийм зүйл байна уу нөхрийнхэн талаар дугаа ураагаад одоо нөгөө одоо л нөгөө таныг ярихад л ойлгоод байна л да нөгөө намайг тайвширх гадсал нөгөө үйлдэлээрээ хэлэх гээд байгааг нь мэдхгүй нөгөө би ярилцах гад ингээд чи миний өдөөс яриач тэгээд дугаараач ингээд энэ асуудал ингээд юм гэхэлэр чимээгүй байгаад ах нь надад бас хайж авах хэцүү байдаг аа. За дахиад нөгөө эмэгтэй эрэгтэй хоёр хүний ялгаа. За ерөө та бүхэн одоо эмэгтэй эрэгтэй хүмүүсийн зөвлөгөө онцлогийн талаар судалж байсан бол ийм зүйлийг олж харсан байгаа гэж бодож байна. Тэрний үгээд эрэгтэйчүүд одооны үеийн залуучууд хэлдэг хэлбэр гэх юм бол эм орхоо тий дугаа ороодаг. Эмэгтэйчүүд харин сэргээрээ ярьж тайвширдаг. Стресс тавил гаргах нь хоёр өөр. Өөрөлдвөл одоо ажлаасаа орж ирээд эрэгтэй хүн жоохон ингээд дуугаа ураасан чимээгүй байгаад өрөөндөө орох юм бол магадгүй тэр хүн маш ихтэй санаа зовсон зүйлтэй, бодох төлөвлөх зүйл ихтэй, магадгүй ажил дээр нь таагүй өнгөрсөн эсвэл хоёрын хоорондын харилцааны асуудал санаа зовж байгаа. Тэгээд тэрийг яах вэ гэдэг ингээд бодож тунгааж байгаа. Тэрийг болохоор эрэгтэйчүүд агуулдаг орох гэж байна. Тэгтэл эмэгтэйчүүд ажил дээр таагүй байх юм бол орж ирээд тэрийг ингэж ярьж тавьчихдаг. Өнөөдөр манай ажлын тэр ингээд тэгээд дараагастаа тийм их даалгавар өгөөд ядаад ажил ихтэй байх чинь гэрийн ажил хүүхэд цэцэрлэг сургууль дээр нь энэ олон юм би ингээд яаж амжилах юм бол чинь гэдэг ярьж.
Тэгээд тэр явцдаа эмэгтэй хүн яриад тайвшираад Стрессэд гаргацдаг. Тэгээд дараа нь юу ч болоо юм шиг айгүй гоё ингээд хоолоо яцчихсэн нүрээ бодсон маска тавьчих. Яг тэгтэй. Яг тэгдэг. Өөрөөсөө нүдэнд харагдаад байгаа байхгүй юу? Тэр энэ болохоор нөгөө нэг ягаад чиний хувьд төгсөл ингээд би танаа гэр бүлийн мэдхгүй нэр хат ингээд хараад байна гэдэг нь эмэгтэй эрэгтэй хүн хоёр өөр онцлогтой гэдэг л батлагдаад байгаа юм хэлбэр байхгүй. Тэгэхээр эрэгтэйчүүдийг эмэгтэйчүүд маань аваад орохгүй дуугаа хураах үед нь тэр хувийн орон зайг нь гаргаж өгөх хэрэгтэй. Өөрөө өөрийгөө одоо саатуулаад гэдэг юм уу те ядчил ингээд нөхцөл ярихад бэлэн биш байх юм бол би одоо юу хийх вэ те ном уншия дуртай киногоо нэг үзчихье эсвэл яс гараад одоо хунсаа бодуулчаад ирэх ч юм уу. Тэгэхгүй заавал ингээд уруулах гал одоо эргэлт тойролдоор нэг 3 настай хөхөд ээжигээ хоол гэхээр галтгоонд тойруулаад ээждээ штэ. Тэр аягүй хэцүү те яахаа мэдэхгүй хайртай байгаад гэдэг хүүхдээ гомдоомор байдаг. Тэгтэл харимудад идэв штэ те. Яг тэр шиг байдал болох юм шүү. Нөгөө эрэгтэй гэж юу те яхаа мэдхгүй. Би уг нэгсэг чимээгүй гэж юм яг ариука ирээд иргэн дээр тойролдоод тахна шүү. Нэгдүгээр шүү. За хоёрдугаар эрэгтэйчүүд маань бас заавал сонсчих юм бол хэрвээ эхнэрчээ ингээд орж ирээд санаад авч байгаа зүйлхэн тухай ярьж болно. Ажил дээр бүтлгүүсэн тухайгаа ярьж болно. Эсвэл өөрийнхөө хувийн асуудлаар ч гэсэн ингээд би юу ингээд царай муутай байхаа маахаа гэж ярьж болно. Энэ нь шийдэл хайгаагүй. Өөрөлдөг үр дүн хүсээгүй гэсэн эрэгтэйчүүдийн хамаа. Зүгээр л гоё ингэ сэтгэлийн хаваасад ярилцах гэж байгаа учраас тайван сонсоод тийм үү би одоо царай муутай харагдаж байгаа гэхгүй шүү дээ. Миний арч хөөхөн шүү дээ. Өдөр ажил хэвээр бүтлгүй байлаа гэх юм бол тийм үү харин тийм бас юм уу тэгээ яасан ажлыг чи яг юу нь болохгүйсэн тэгээд чамд ямар санагдсан гэдэг ч юм уу байдлаар ярилцах юм бол илүү үр дүнтэй байх нэ. За тэгээд одоо хоёулаа хосын ярилцлагын тал руу орё те. За энд яг ингээд нэгэнт ингээд гаргаад ирж амж яг хайрын 5 жилийн талаар дунтаад өнгөрөё л доо. За ерөөхдөө хайрын 5 жилийн одоо намайг зохиогч маань юу гэжсэн бэ гэхээр эрэгтэйч бай эмэгтэйч хүнд ер нь бол хайрын 5 хил байт юм байна. Өөрөлдвөл би одоо хүнээр жишээлбэл юм орос хэл, англи хэл, монгол хэл гэдэг энэ 5 хэлнээс нэг юм хоёрыг сонгож ярьж ойлгох чадвартай хүн байна шүү дээ. Жишээлбэл би англиар ярьдаг, монголоор ярьдаг. Тэр хоёр хэлээр ярихгүй бол би яах вэ? Ойлгохгүй. Тэгтэл магадгүй чамд магадгүй орос би мэдэхгүй орос хэл магадгүй байж болно те. Орос монгол хэл байж болно. Тэгтэл орос монгол хэл хоёр байх юм бол хоёулаа монголоор нэг ойлголцчихсан. Би англиар яриад жаасаар ярих үед бид ойлголцохгүй юм шүү дээ. Хайр гэж хүлээж авахгүй юм шүү дээ. Яг тэр шиг 5 хэл байна. Тэгэхдээ 5 хайрын хэл байдаг гэж одоо доктор Гэри Чапман тодорхойлсон байна. За эхний хайр нь болохоор үгээр илэрхийлэх. За хайртай шүү. Тэ чамаараа бахарх чинь чи ямар гайхалтай юм бэ? Чи минь үзэсгэлэнтэй шүү гэх мэтээр нэг нэгэндээ хайрын үгээр илэрхийлэх хэрэгтэй байдаг байна. Хэрвээ тухайн хайрын хэл нь үгээр илэрхийлэх байх юм бол тэр хүн яах нь хайраа илэрхийлж байх нь маш чухал. За дараагийн хайрын хэл маань чанартай гаргах. За тэгэхээр чамаас ингээд чухал тооцоод хамгийн үнэтэй цаг хугацаанаас чамд гаргаж ийн гэдэг бол энэ хайр юм аа гэж хүлээж авдаг хүн. Тэ? Магадгүй одоо хамтдаа болзоонд явах цаг гаргах, хамтдаа кино үзэх цаг гаргах, хамтдаа ярилцаад суух цаг гаргах. За магадгүй амжихгүй байсан ч гэсэн бас гэр бүлдээ одоо цаг гаргаад тэ хүүхдээ хичээлээс нь авчих. Нэг эцэг уралд нь очиод суучих. За ялангуяа манай аавууд тэ гэдэг ч юм уу. Энийг бас хайрын хэл гэж тооцдог хүн байх нь. Надад цаг гаргаж чинь намайг хайрлаж чинь бид намайг чухал тооцож чинь гэж үздэг хүн байдаг байна. Тэгээ энэ бол хүүсээс хамаарахгүй эрэгтэй эмэгтэй айлын энэ хайрын хэл байж болно. За дараагийн хайрын хэл нь бэлэг хүлээж авах. За бүгдээрээ Мартин 8 болох байгаа болохоор бас эмэгтэйчүүд маань энэ сайхан өдөр одоо бэлэг хүлээж авах гэсэн хүсэл эрмэлзэлтэй бас хүлээлттэй байгаа. Мэдээж одоо ингээд хайртай хүн маань надад ингээд баглаатай цэцэг бариад ирвэл баярлалаа шүү дээ. Хинч баярлалаа. Гэхдээ зарим хүмүүс юу гэж боддог вэ? За энэ их чухал юм уу да яг цэцэг өгөөл үстэй. За ингээд цэцэг ваарн дэгээ тавьчихдаг юм. За асал бор өглөө гэж боддог хүн байна. Тэр энэ хүний хувьд хайрын хэл нь бэлэг хүлээж авах биш байгаа.
Тэнгүүд магадгүй эрэгтэй нь ингээд хайрын хэлэнд бэлэг байж таарад эмэгтэйтэй чин сэтгэл гаргаад бэлэг өгсөн чинь тэрийг нэг хүн одоо гоё гэж ч юм уу эсвэл ингээд гайхалтай сэтгэл хөдлөлөөр хүлээж авахгүй бол тэр үед эмэгтэй хүн урам нь хугардаг. Нөгөө талдаа эмэгтэйгийнх нь хайрын хэл байгаад энэ хүн намайг үн цэнтэй тооцож хайртай гэж бодож чин сэтгэлээ зориулж магадгүй мөнгө цалингийнхаа те өрхийн төсвөөсөө хүртэл ингээд мөнгө цааш нааш нь хийн хураан барин байж бэлэг авч өглөө. Энэ хүн надад үнэхээр хайртай юм аа. Тэ? Миний нөхөр сэтгэл нь ингээд нүдэнд нь гэрэл асаад догтлоод санаа зүтгэн баглаа боогоод магадгүй надад зориулаад их баг том жижиг хамаагүй бэлэг авчирч өглөө. Энэ бол хайр юм аа гэж хүлээж авдаг хүн бас байдаг бахнэ. За эмэгтэйчүүд бол ер нь бол бэлэг авах дуртай. Гэхдээ харамсалтай Мартин 8-аас сайхан тэмдэглэчээд Цэргийн баяраар эрэгтэйчүүдээр мартаад байдаг тохиолдол байдаг шүү дээ. За би чамд тийм юм өгөө гэдэг гэсэн магадгүй та нөгөө бэлгэний цагаан саргайн бэлгэнээс үлдсэн юмнасаа гаргаж за бэлэг шүү гэдэг ч юм. Арайч тийм муухай зүйл байхгүй. Гэхдээ том зураг хандаж байх магадaltaй наа. Тэгэхээр эмэгтэйчүүд маань ч гэсэн хэрвээ таны хосын тань хайрын ил бэлэг байх юм бол тэр хүнийг чухал тооцож маш чухал өдрүүдээр нь бэлэг өгөх тийм атаарай. Тэ? Чин сэтгэлээ зориулан өгж байгаа тэр сэтгэлийг чинь хүлээж авахдаа бэлгээс илүү намайг гэсэн сэтгэл хайр би энэ хүний үед бусад хүнээс өвөрмөц нандин чухал юм аа гэдэг мэдрэмжийг хамт хүлээж авдаг байна шүү. За дараагийнх нь үйлдэлээрээ харуулах гэж байна. За 1000 ярихаар одоо нэг сонс гэж үг байдаг шүү дээ. Яг тэр шиг энэ хайрын хэл нь үйлдэлээрээ харуулах байгаа хүмүүсийн хувьд чи надад хайртай шүү. Би чамд хайртай шүү гэднээс чичээл хайртай шүү гэж тухан дээр нь үлдээл магадгүй хайртай шүү гэж тэрхэхэд энэ хүн хайрыг мэдрэхгүй байж болно. Тэг магадгүй нөгөө эртний ч юм уу би өдөр болгон чамд хайраа илэрхийлдэг шүү дээ. Тэг ягаад чи намайг ингэж өөр чи хайрыг өгöd бодож байгаа гэдэг ч юм те. Гэж ойлголаа. Тэгэхээр тэр эмэгтэй магадгүй хайрын хэл нь үйлдэл байх юм бол ямар үед чинхэн хайрыг мэдрэх вэ? Чин сэтгэлийг мэдрэх вэ? Магадгүй нэг өдөр орой очиод хоолны хийгээд өгсөн баг. Магадгүй нуруунд хилээд ингээ гэрийн ажлыг яаж хийдэ гэж урдуур нь босч ирээд хайраа орхиж би хийчихье гэд хийх. За магадгүй гэр бүл одоо хамтдаа амьдарч байх үед өөрсдийн ээж авдаа одоо зориулалт гаргах хэрэгтэй бас байдаг. Сэтгэл дотор, миний сэтгэл дотор байдаг. Аав ээжтэй хэдэн төгрөг өгчих юмсан, нэг тийм юм хийгээд өгчих юмсан гэж боддог. Бодол байж. Тэгтэл тэрийг магадгүй хайртай хүн нь өөрийнх нь өмнөөс аль хэдийн хийчихсэн те ээжд нь очиад усын аваад өгсөн. Аавын би өгдөөд байгаа гэсэн хайрын хэдэн төгрөг шилжүүлсэн шүү. За эсвэл магадгүй яах нь ажил дээр нэг асуудал гарсан те компьютерийнх нь одоо залгуур өвдөрсөн ч юм уу. Эсвэл яна өчтөр би айгу азгүй юм болоод ноутбукийнхаа одоо USB одоо нуцсныхаа одоо цэнэглэгчийг эвдлээ ч гэдэг юм. Тэгтэл хайрын цэнэглэгчийг авчихсан шүү. Гэдэг шиг энэ жижиг боловч зориулалт гаргадаг зүйлээс хайрыг мэдэрдэг хүн бол үйлдэлээр харуулах хэрэгтэй юм аа. Өдөр тутмын жижиг сажиг үйлдэлээрээ болон урт хугацаанд бас яах нь өөрийнхөө үйлдэлээр харуулах хэрэгтэй. Тэнийг хос надад ингэж хэлчихсэн л та. Би гонхностой ингээ маш их хайртай. Тэгээд тэр хүний төлөө цаг заваа зарцуулаад хол ингээд ажил хийдэг. Маш их хайртай. Тэгээд би нэг удаа маш том алдаа гаргасан. Тэрний үгээр хайртай хүнээ өвдөөд одоо хаалганд орчих нь очиж чадаагүй. Үнэхээр ажлаас чөлөө өгөөгүй. Тэгсэн чинь эхнэр нь тэрнээс хойш намайг хайртай хүнээр тооцоо болцсон. Тэгээд би уучлалгүйсэн ч гэсэн тэр хүн уучлал чөлөөний зөвшөөрөөгүй. Тэгвэл хүмүүс заримдаа амьдралын утга учраа энэ миний хайртай хүн миний амьдралын утга учир. Миний зовход, ядрахад, өвдөхөд надтай хамт байна гэж бодож явчихдаг. Тэгвэл хамгийн хүн төсөө тэр үед нь хажууд нь байж чадаагүй буюу үйлдэлээрээ харуулж чадаагүй бол тэр хайрын мэдрэмжийг яах нь үгүй хийж чаддаг юм шүү дээ. За тийм байна. За тэгээд төгсгөлт нь бол биеэрээ хүрэлцэх. Тэгээ энэ миний хайрын талаар би бас ярих чих дуртай л да. Зүгээр ингээд стресс үед тэврээд тайвширчдаг тохиолдолч байна. Тэгэхээр яадаг вэ гэхээр заримдаа ингээд стресс үед магадгүй ингээд хайртай хүнээ тэрхэд ингээд тайвширч.
За магадгүй гараас нь ингээд атгаад явах юм бол илүү хамт байх юм шиг мэдрэмжийг мэдэрсэн. Хэрвээ хайрын одоо хэлэн биеэрээ хүрсэх байх юм бол хайртай хүмүүстэй өөрийн ингээд тэрвэрэх хүнсэх биедэн хүрэхэд аль болох тааламжтай хүлээж аваад цааш нь түлхэхгүй байх хэрэгтэй. Тэр өөрийн чинь хайрыг бас хүрсэх бол тэр хүнд бас ойлгуулж хэлэх хэрэгтэй. За ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд хайрын хэлэн хүрсэх байгаа үед сексийн харилцааг илүү их шаарддаг. Тэр хүн чамд одоо ингээд сексийн харилцаанд татгалцахгүй байгаагаараа магадгүй тэр хүний хүсэж байгаа одоо сексийн хэлэмжүүдийг хамтдаа одоо хийж байгаагаараа энэ хүн надад хайртай юм байна гэдэг мэдрэмжийг мэдэрдэг байдаг. Тэгвэл эмэгтэйчүүд маань ч гэсэн одоо би ядарч юм, би хэцүү байна. За ядаргаатай түрүүхэн одоо хэдэн сарын өмнө ч юм уу хэдэн 7 хоногийн өмнө секс хийсэн мэдтэй гэж хэлэхээсээ илүү тэр хүний хайрын хэлэмж юм аа хайр хүсэж байгаа маа гэдгийг бас харж ойлгуул зүгээр хаа гэж бодож байна. За тэгэхээр хүн бүр одоо хосын харилцаагаа урт удаан өнгөрүүлэх хүсдэг тийм. За ер нь чи ингээд өөрийнхөө хайртай хүнийг чамтай ингээд амьдралын турш хамтдаа ингээд хугацааг өнгөрүүлээд урт удаан хугацаанд амьдрнаа гэдэг дээр итгэлтэй байдаг. Итгэлтэй байдаг. За тэгвэл хоёулаа нэг хэдэн асуултанд хариулнгаа давхарсарж үзье. За тэгэхээр энэ Cherry Gap-man гэдэг эрдэмтэн маань хосын одоо харилцаанд зөвлөгөө өгж байхдаа одоо маш олон үйлчлэгчийн одоо нийтлэг зүйлийг анзаараад яг ийм төрлийн хосууд бол ингээд харилцаагаа удаан хугацаанд хөгжүүлж чадна. Ийм төрлийн хосууд бол ингээд харилцаа бол урт хугацаанд үргэлжлэхгүй гэдэг ийм категорчлыг гаргах юм. За тэрний хамгийн одоо эхний гол хэлж байгаа зүйл нь юу вэ гэхээр ерөөсөө хайр сэтгэл хосын харилцаанд гэр бүлийн харилцаанд итгэлж байна. Нийгэмдээ итгэл байж ич тэр харилцаа цаашаа явдаг байна. За нэгдүгээр. За тэгээд салж магадгүй буюу хосын харилцаанд салдаар төгсөж магадгүй харилцааны 4 шинж байна. За 5 шинж байна. За эхнийх нь юу вэ гэхээр 5-1 буюу хосын харилцаанд хэн нэгэндээ сөрөг одоо комент те чи энийгээ тэгчихгүй яасан, ингэчихгүй яасан гэдэг сөрөг комментыг хэлж байхад нэг удаа сөрөг коммент хэлж байхад эрэг коммент 5-ыг хэлж байна. Өөрөлдвөл нэг нэгэндээ эрэг коммент буюу эрэг сэтгэл, эрэг зүйлүүдийг нь өдөр бүр ингэ сануулж дурдж хэлдэг байх. Зэрэгээрээ яах нь алдаатай зүйлийг нь аль болох ярихгүй байх. Тэгэхээр харилцаанд эрэг сүргийнх нь харилцаа 5-1 байх юм бол буюу 5 эрэг 1 сүрэг байх юм бол харилцаа урт хугацаанд үргэлжлэнэ гэдэг юм. Нөгөө подкаст ч юм уу эсвэл ирээлүүд дээр явдаг үстэй эхнэр юм хэлэхээр би заал гэдэг тий. Ахаа л гэдэг бүгд эхнэрийн зүг байдаг гэдэг ч юм уу. Яг тэр шиг тухайн хүн ингээд зүйлийг ямар нэгэн зүйлийг хэлж чад урдаас нь үүсэхгүйгээр 5-1 харилцаагаа хүлээж авдаг байх. За нэгдүгээр. Хоёрдугаарт өөрийгөө хамгаалах гэж байна. Яг ер нь бол хүн ингээд төрөлхийн нэг юм өөрийгөө хамгаалах амьд одоо механизм зүүн бэлтгэлтэй байна л да. Ямар нэгэн зүйлийг аюул гэж хүлээж авал шууд эсэргүүцдэг. За жишээлбэл чи өчтөр надад хайртай гэж хэлээгүй штэ гэж хэлэх юм бол магадгүй нөхөр юу яадаг хэлээ үстэй. Энэ нь болохоор өөрийгөө хамгаалж байгаа байхгүй юу? Баян гэлдэг штэ шууд. Тийм баян гэлдэг штэ. Тэгтэл хосын харилцаанд тэгдэггүй байх юм штэ. Тэргээр тийм үү хайрын чамдаа хайртай штэ гэдэг үгийг л хүсчихсэн байхгүй юу? Тийм. Тэгтэл хосын харилцаанд хосууд нэг жижиг үйлслүүд өдөр тутмын харилцаанда нэг юм хэлэнгүүт нь урдаас нь би тэгээгүй штэ хэдээд ихсэн. Үгүй штэ тийхгүй штэ тийм биш штэ. Эсвэл одоо магадгүй хайр тэрийг аваад яваарай гэх юм бол үгүй тийхгүй ийм байдлаар нөгөө үгүйсгэх юм бол харилцаа удаан хугацаанд үргэлжлэх байх. Харин эсвэргээрээ тэр хүний одоо хэлж байгаа зүйлийг хараад өөрийгөө хамгаалах зүүн сангаа хойш нь тавиад энэ хүн надаас юу хүсэж байгааг нь хэлчих. Тэр хэлсэн зүйлийг хэлчих юм шүү. За дараагийнх нь шүүмжлэл. За эрэгтэйчүүд ер нь бол шүүмжлэлийг хүлээж авахдаа маш одоо сөрөг ханддаг боловч тэрийг үгээр илэрхийлдэггүй. Эсвэргээрээ чимээгүй байх, дуугаа урах, хан босох байдлаар илэрхийлдэг. Эмэгтэй хүн өнөхрөө шүүмжлэл аваад
тэрийгээ зэгчихгүй нэгээр зэгчихгүй энэ аягаа угаачихгүй чиний одоо хавш үрж байгаа чинь таалагдахгүй юм шиг. Тэгтэл яах нь тэр шүүмжилд бол хинч дургүй байдаг. Хосууд нэг шүүмжлэх байдал нь ихсээд ирэх юм бол харилцаа ер нь урт хугацаанд үргэлжлэхэд улам хөндлөлттэй болно. За тэгээд эмэгтэйчүүд харин шүүмжлэлийг үгээрээ илэрхийлдэг тийм учраас бас яг нь үгээрээ илэрхийлж байгаа шүүмжлэлд эмзэг ханддаг болох юм магадгүй шүү тийм. За тэр байна. За тэгээд дараагийнх нь болохоор энэ дээр би бас жоохон холиод ярьчих гайгүй. Хан босгох гэдэг зүйлийг би бас тайлбарлаж өгье. За энэ нь бол хосуудын харилцаанд маргаан бол байдаг. Маргаан бол заашгүй харин ч маргаан байх юм бол эрэх зүйл. Тэндээс хосууд нэгдүгээрт өөрийгөө олж таньж мэдчих чаддаг. Тэгээ бас өөрийнхөө хосын харилцаанд маргаан гараад байвал миний яг бас юу болохгүй байгаад энэ хүнтэй ойлголцохгүй байна гэж өөрлөгөө өнгөж харах хэрэгтэй. Тэгээд эрэгтэйчүүд эмэгтэй хүмүүсээс шүүмжлэлийг үлээж авах үедээ саяны нүгээр хан босгох техникийг хэрэглээд ирэхээр харилцаа явах болчихдог. Эмэгтэй хүн ойлголцохгүй бол үг хэлээрээ чи наашаа суучиж хоёулаа ярилцъя гэнгүүт эрэгтэй хүн чимээгүй байгаад хан босгоод ирэх юм бол харилцаа явахгүй байна. Эмэгтэй хүн шүүмжлээд эрэгтэй хүн хан босгоод ирвэл тэр хоёр ойлголцож чадахгүй. Тэгээ эмэгтэйчүүд бол шүүмжлэгээ багасгах хэрэгтэй. Эрэгтэй хүн хан босгох буюу нөгөө эмэгтэйгээ ярьж байхад дуугаа ураах, за ойлголцохгүй байна гэж орхиж явах, чимээгүй байх, үзэл бодол үйлдэлээ илэрхийлэхгүй байх энэ байдлаа бас нэг талаасаа өөрчлөхөд үзэх хэрэгтэй. Эмэгтэй хүн ярьж байгаа юм бол өөрийнхөө бодлоо уртаас нь хэлэх хэрэгтэй. Сэтгэлээ хуваалцах хэрэгтэй. Ямар мэдрэмж төрснөө хэлэхэд оролдоод үзэх хэрэгтэй. Хичнээн чамаа уурлаж байгаа юм байсан. Хэрвээ энэ харилцааг эмэгтэй урт хугацаанд авч үлдэх юм. Ганцаас тоон гэдэг шиг те. За сүүлийнх нь мэдээж ингээд манад бид бүрт маргаан байна. Тэр маргааныг бас яах нь хосууд яастад шийдэл төрөх хэрэгтэй байх нь. За чи өглөө ингээд хүүхдээ хөргөж явж чадахгүй юм бол би хөргөж өгөөд оройн нь чи авчих гэдэг энэний жижиг асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Урт хугацаанд хоёулаа санхүүгийн хувьд өнөөдөр яах нь магадгүй одоо орон сууцны зээлтэй байна. За зээлтэй байгаа нь чинь урт хугацаанд одоо тийм зээлүүдийг давхар авахгүй бай. Энэ санхүүгийн ачаалал болох юм байна. Эсвэл яах нь чи өрхийн тэлгүй юм чинь санхүүгийн асуудлаа шийдвэрлээд одоо ингээд ачааллын ачаал их авч байгаа бол би чамайг ард талдаа ингээд санаа зовхгүй байхад чинь тэр асуудлыг нь хариуцж авъя. Харин чи ажлаа таарж ирээд гэр бүлтэйгээ чанартай цаг гаргадаг байх гэдэг ч юм уу. Ийм шийдэл төрөх хэрэгтэй байдаг юм байна. За тэгээд ийм сайхан одоо Мартин 8-ны баярын өдрүүдээр та бүхэн маань хостойгоо нэг алхам илүү татнсан, нэг илүү ойлголцсон гахалтай одоо болцоо хийгээд гахалтай өдрүүдийг өнгөрүүлээрэй гэж хүсмээр байна. Баярлалаа. Тэгээд Мартин 8-ны өдрийг тохиолдуулаад олон улсын эмэгтэйчүүд эрхийг хамгаалах өдрийн ийм сайхан сэдвээр ярилцсан чинь би нөгөө яг л энэ практик дээр л яг болоод байгаа үйлдэлүүд байгаа байхгүй. Тэнгуүлээ ингээд жижиг үйлдэлүүд үгүй юмнууд л ойлгож аваад байгаа. Нэрэл нөгөө нэг одоо ингээд эмэгтэй хүн хэтэрхийг шүүмжлэх гэхээр эрэгтэй ингээ хан тусгаал дугуй бах зарчмаар яваад байнгут шүүмжлэл улам ихсээ тийм ингээ нөгөө за энэ дугуйхгүй байжлээдیں۔ Би ингээд улам бид нар ч гэсэн тийм алдаагүй хүмүүс биш шүү. Адилхан бас бидрийг шүүмжлэмээр байгаа. Гэхдээ эрэгтэй хүн чинь арай нэг нөгөө юмд уул суурьтай ханддаг ч юм эсвэл нөгөө нэг олон тав өгөхгүй болохоор бидний бас сэтгэл зүй арай нэг жоохон өндөр нөгөө талаа бас жоохон гэж гомдоогоод идэв боловч тэгэл амьдрал дээр яг л болдог юмнуудыг жишээ нь хайрын хэлийг хүн бүр заавал мэдэх ёстой юм байна л та. Надад хүрэлцэн хайртай надад нэрээ жинхнээс шоколад авчираад эсвэл нөгөө хайртай шүү гэж хэлээд байгаа надад бас жоохон утгагүй ч юм уу. Жинхнээс ингэж би бас нөхрөөсөө чи надад хайртай юм уу өдөр болохоос байгаа. Би чамд өчтөр хэлээд тэгээд хийдэг байхгүй. Тэгэхээр би юу гэсэн хайртай шүү дээ гэдэг би л хүлээгээд дахин тэрийг өдрийн баг 3 удаа таслахтаа ч юм за хайртай юм уу гэж асуугаад байгаа байхгүй. Яг энэ жижигхэн юм дээр нэгээ олж мэдрэх. Мөн нөгөө маргалтах нь одоо зарим хүмүүст ингээл хэрүүлгүй одоо айл гэж байхгүй шүү дээ. Одоо маргалтахыг амар хүн дээр тусгаж авдаг бол
зарим ихэнх ер нь маргааны дараа энэний талаас ийм байр суурьтай хаад би ийм байгаад байгаа юм байна гэдгийг ойлголцоод эвлэрсэн байдаг шүү дээ. Арука ингэж гэдэг юм бол одоо манай нөхөр ийм үзэл бодолтой байсан байна гэдгийг би өмнө нь болохоор бас яг маргааныг амар тийм хүн дээр л тэртэй гэж бодоодсэн чинь яг ингээл нэгэндээ уусах гал зан чанараа таних гал тийм юм дээр бухимдаад ирсэн юм. Одоо тийм зүйл дургуун биш үү гэдгийг ингээд нөгөө ойлгоч л аваад ирсэн юм байна да. За тэгэхээр сэтгэл зүйчийн Евро подкастын нэстэх дугаар энэ хүрээд өндөрлж байна. Тэгээд энийг үзэж байгаа бүх сайхан эмэгтэйчүүдтэй олон улсын эрхийг хамгаалах энэ өдрийн мэндийг хүргье.